За эхлээд байлаа. За бүгдэнд нь оройн өнөөдрийн лекцээр өмнөх сэдвээ давтангаа давхар маркет мейкер модель болон яг ханшны үндсэн хөдөлгөөн завсрын хөдөлгөөний төгсгөл үндсэн хөдөлгөөний эхлэл дуусах үед smart money reversal гэж яригддаг. SMR гэдэг. Яг трендийн эргэлт хаана яаж үүсдэг вэ гэдэг талаар лекцэрнэ. За fair value gap-ын талаар бид үзсэн тийм. Энэ огцон өсөлт бол тодорхой хэмжээний ханшны өсөлтөнд бодит үнцний завсар үүсгдэг. Энэ нь болохоор тодорхой хэмжээний хэрэглэгчид буюу институционал арилжаачид энэ өсөлтийн хөдөлгөөнд оролцож чадаагүй учраас энэхүү хөдөлгөөнийг имбаланс гэж нэрлээд ребаланс буюу тогтворжуулахын тулд тогтворгүй байдлыг нь тогтворжуулахын тулд ребаланс буюу эргэж ханш маань тухайн бус руу орж ирэх ёстой байдгаа гэсэн онолоо байгаа. Энийг сэтэлж болно. Энд дээрээс ойгоод өсч болно. Хоёр сонголтоо. Мөн ялгаа авахгүй уналтын тохиолдолд CB-н дээр маань ирлээ. Энэ бол имбаланс буюу тогтворгүй байдал үүссэн байгаа. Ребаланс хийх буюу ханшны тогтворгүй хөдөлгөөнийг тогтворжуулахын тулд буюу өөрсдөө дахин нэг удаа уналтын хөдөлгөөнд оролцуулахын тулд энэхүү бүс рүүгээ орж ирдэг байгаа. За breaker block яг ижлэхэн концепт. Гэхдээ яг трендийн чиглэлийн эргэлтийн үед үүсэж байгаа. Ханш маань lower low хийж явж явах үед хамгийн сүүлдээс нь low-оос high хүртэл хэсэг маань бидний breaker болж байгаа. Энэ дэшегээ ханш маань shift хийгдэх үед эргээд ханшиг өсөлтийн чиглэлд нь хөрвж өгөх үндсэн спорт маналж өгдөг. Эсвэргээрээ байвал яг уналтын чиглэлд нь бас биднэрт нэмэгдэн болоод өгдөгтэй. Хамгийн сүүлийн өсөлтөөс өмнөх унсан жижигхэн pullback маань биднэрт breaker болох нэ. За тэгвэл mitigation бол breaker-аас ялгаатай голын low маань lower low хийж чадлагүй, failure swing буюу эхний low-аа эдэлж чадлагүй өссөн хөдөлгөөнийг бид нар mitigation block гэж нэрлэж байгаа. Үндсэн концепц нь бол ерөнхий breaker-тэйгээ яг адилхан. Ганц ялгаатай юм ердөөсөө яг голын high маань breaker шиг higher high юм уу lower low хийж гарч ирч чадаагүй байдаг л гэсэн. Ердөөсөө л юм ялгаатай та. За өмнөх сэдвүүдээ сэргээчлээ та. За түнгод бид нарт одоо өнөөдрийн үндсэн сэдв болох market maker модель smart money reversal гэсэн. SMR гэдэг нь smart money reversal буюу ханшны хөдөлгөөн өсөлтийн чиглэлийн трендтэй болсон бол уналтын чиглэлийн тренд рүү буюу buy side to sell side гэж англиар нэрлэдэг. Энэчтэй. Энэ дээр тэмдэглэж buy side to sell side гэж байна. Биднэрт buy side liquidity, sell side liquidity гэж байна. Эндэр болохоор мэдээж өсөлтийн оройнууд дээр байгаа liquidity-г бид нар buy side liquidity буюу BSL гэж товчоор тэмдэглэждэг. Sell side liquidity-г нь болохоор SSL гэж. Энэ болохоор уналтын хөдөлгөөн дээр үлдээсэн байдаг low-од гэсэн үгтэй. Ханшнуудын low-од үлдээсэн байвал бид нэг liquidity үлдээсэн байна гэж үзээд энийг нь авах ёстой гэдэг үндсэн маркетинг бүтцийн хичээл дээр үзсэн байгаа да. Тэгвэл яг энэ low дээр байгаа үлдсэн liquidity-нуудыг sell side liquidity, high дээр үлдээсэн хоос үлдээсэн энэ high-ыг buy side liquidity гэж нэрлэж байгаа. За тэгвэл smart money reversal дээр бид нар ханшны хөдөлгөөн маань тодорхой хэмжээний хугацаанд sell side liquidity буюу нөгөө яроолуудыг үлдээсэн байдаг. Нэг яроол, энэ чинь хоёр яроол, энэ чинь яроолууд, энэ чинь яроолууд ч гэдэг юм те. Гэхдээ яг энэ хөдөлгөөнийхөө өсөлтөн дээр дандаа хаяад аваад явдаг те. Өсөлтийн bullish trendтэй байгаад. За тэгвэл яг тодорхой time based liquidity одоо нөгөө хүчтэй buy side liquidity бүгднийг хавж дууссаны эцэст тренд чиглэл хэрэгтээ нэг нийтлэг тохиог өгдөг. Тэр нь бол түрүүний үтс нөгөө breaker block байгаа да. Breaker маань үүслээ. Доошоо shift хийгдээд shift-ийн хөдөлгөөн дээр маань fair value gap буюу нөгөө CB маань байгаа. Уналтын CB. За тэгээд эсрэг талд нь өмнө нь ханшийг өсгөж өгч байсан өсөлтийн BC маань inversion болоод ороод ирсэн. Эдгээр гурван зүйл маань ханшийг
утсаагаад sell програм буюу уналтын хөдөлгөөнд нь энэ нөгөө нэг load run дайруулах үндсэн чиглэл хөдөлгөөн эхэлдэг гэж үздэг. Энийг болохоор ерөнхийдөө market maker-ийн sell модель буюу MMSM гэж нэрлэдэг. Market maker модельийг бол товчоор зөв ингэж нэрлэсэн байгаа шүү дээ. Market maker гэснээр жижиг x-тэй модель гэдэг. Мөн энэ x-ийн учир нь болохоор ердөөсөө хэдүүлээ өсөлтийн хөдөлгөөн дээр ингээд дээш shift-ийг явж байвал энэ маань market maker-ийн buy модель эсвэргээрээ уналтын хөдөлгөөн дээр оролцож байгаа юм бол энэ маань market maker sell модель гэдэг товчсон үг нь аль нэг нь таарад явдаг гэсэн үг. За трендing чиглэл бол биднэрт айгу ойлгомжтой байдаг те. Мэдээж ханш маань high high хийгээд low үлдээг явж байгаа юм бол маань бидний хувьд uptrend, high үлдээгээд харин low үлдээ явж байгаа юм бол downtrend буюу уналтын трендтэй юм гэсэн үг те. Өсөлтийн тренд, уналтын тренд. Харахад ерөөсөө айгу ингээ. Гэхдээ том цагийн бүс дээрч тэр дунд цагч тэр бага цагч тэр тодорхой хэмжээний энэ трендing хөдөлгөөн явагдаж байхад анзаараад харуул энэ оройгоос энэ ороод хүртэл энд нэг market maker-ийн sell модель явагдаж байна. Эргээд энэ ловоос эргээд өмнөх энэ high хүртэл market maker нэг buy модель явагдаж байна. Үүний ардаас buy side liquidity авч дууссаны дараа market maker sell модель гэдэг энэ хоёрын хооронд жижигхэн sell модель үргэлжилсэн market maker buy модель гэдэг ханш бол тэр чигтээ market maker моделээс бүрдсэн байдаг. Уналтын хөдөлгөөн дээр ч гэсэн ялгаа. Үндсэн уналт нь тодорхой хэмжээний sell модель явагдаж байгаа. Энэхүү retracement-ийн өсөлт нь тодорхой хэмжээний buy модель явагдаж өсөж байгаа. Тэгмээ ялгаа байхгүй. Sell side liquidity, buy side liquidity. Sell side авлаа, buy side авлаа. Дахиад sell side руу явлаа, buy side руу дайрлаа. Тэгээ sell side. Яг энийгээрээ биднэрт үндсэн трендинг чиглэлийг үүсгэж чаддаг. Заримдаа consolidation завсрын хөдөлгөөн явуулдаг. Buy side, sell side. Buy side авлаа, sell side. Buy side, sell side, buy side. Ингээд ээлжтэй явчихдаг гэсэн. За тэгвэл яг одоо ингээд трендийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн эхлэх бидний өрөөнүүдийг барьж авч чадахгүй шүү дээ. Мэдэхгүй байгаа одоохондоо. Тэгмээд бид нарт time of interest гэж гоё юм орж ирнэ. Бид нар бол нөгөө сонирхлын бүсийг бол нэлээд өмнөд үзчихэж байгаа. Тэгээд том цагийн gap-ууд маань ч гэдэм үү. Том цаг дээр үүссэн break-үүд, эсвэл том цаг дээр үүсэж байгаа low high-ууд ч гэдэм үү. Бид нар бол бидний сонирхлын бүс гэж явдаг. За тэгвэл тухайн сонирхлын бүсийг маань point of interest гэж нэрлэдэг байгаа тийм. Сонирхлын бүс дээр маань эрэхтэй цагийн сонирхлын бүс буюу time of interest гэж байгаа. Энийг энэ тал танилцуулаад харуул. За point POI гэсэн байл энэ маань point of interest гэж байгаа. TOI бол time of interest гэж байгаа. Энэ хоёрын ялгаа нь болохоор нэг нь ханшийн сонирхлын бүс. Нөгөөх нь болохоор TOI нь болохоор цагийн сонирхлын бүс гэсэн. Жишээлбэл хэдэн цагаас хэдэн цагийн хоорондох үед хамгийн чухал smart money reversal буюу market maker-ийн buy модель явагдаж байдаг. Хэрвээ order flow маань буюу энэ ханшны өсөлтийн чиглэл маань цахилгаан урсгал маань дээшээ трендтэй байвал bullish order flow буюу өсөлтийн трендтэй байх үед бид нар buy модельүүд харна. За buy моделийн бүтэн биелэлд цагийн хувьд чухал цагийн бүс дээр ирсэн байх. Ханшны хувьд чухал сонирхлын бүс дээр ирсэн байх шаардлагатай. Яг энэ үед бид нар smart money reversal буюу энэ гоё арилжааны нөхцөл байдалд өөрсдөө багтаах боломж маань бүрддэг. Уналтын нөхцөл байдал дээр ялгаа гарахгүй. Ханш маань тодорхой хэмжээний сонирхлын бүс, ханшийн сонирхлын бүс дээр ирэх ёстой. За мөн тухайн цагийн үед бид нар ч гэсэн цагийн сонирхлын бүс буюу time of interest дээр ирсэн байх шаардлагатай. Яг энэ хоёр нөхцөл биелсэн бол ялгаахгүй түрүүний энэ нөхцөлийг бүртгэх нь хүлээнэ л гэсэн. Ердөөсөө айгүй ингэ. Ингээ харангууд бидний time of interest буюу сонирхлын цаг дээр маань ирсэн байлаа гэж бодоход жишээ нэг иймэрхүү байна. Sell side буюу sell талын liquidity-г авч дуусглаа. Бидний чухал point of interest буюу ханшийн сонирхлын бүс дээр ирлээ. Үндсэн хөдөлгөөн маань sell side liquidity, buy side. Энэ CB гэсэн байна та. CB нөхлөө үндсэн sell side liquidity гээд энэ ловыг авлаа. Цагийн ханшны сонирхлын бүс дээр ирлээ.
үндсэн buy side liquidity. За гэхдээ buy side liquidity авах гэж өсөхдөө манжман яасан. Биднэрт breaker block үлдээж байгаа. Яг энэ breaker-тэй давхар зэрэгцээд юу вэ гэхээр энд нэг жижигхэн CB байгаад байгаа. За мөн эндээс BC байна те. Хоёр fair value gap-ийг нэрлэдэг. Эдгээр маань ханшны smart money reversal буюу трендing чиглэлийн эсрэг хөдөлж байгаа эхний тохиолдол илэрхийлээд байгаа гэсэн. Нэгэн таньш маань бүх sell side-ууд авч дууслаа. Сонирхлын бүс дээр ирлээ. Үндсэн хөдөлгөөн дэше огцом гарч ирсэн бол энэ хөдөлгөөнд донд бид нар imbalance price range буюу нөгөө тогтворгүй ханшийн бүс маань үүсэт гараад ирдэг гэсэн. Огцом хүчтэй өсөлт трендing чиглэлийг эргүүлчихдэг. За тэгвэл эдгээр өсөлтөнд орж амжаагүй байгаа institutional хүмүүс ханшийг эргэж унгаагаад ханшийг rebalance буюу дахин тогтворчуулаад үндсэн чиглэлийн дагуу өсөлтийн хөдөлгөөний маань buy модель руу шилжүүлж өгдөг. Mitigation ч гэсэн ялгаа. Sell side явлаа, buy side гарч ирсэн. Эргээ sell side явахдаа өмнөх лав авдаж чадаагүй учраас өмнөх лав маань чухал сонирхлын бүс дээр маань ирсэн. Үндсэн хөдөлгөөний дагуу higher high хийгээд хүчтэй өсөлт үзүүлчихлээ. Зах зээлийн мөн ч CB байна. Бас BC байна. Хоёр fair value gapтай. Энд ч inversion үүссэн, энд ч BC үүссэн. Энэ өсөлт маань юу илэрхийлээд байна гэхээр эргээд огцом энэ өсөлтөн дээр imbalance price range буюу тогтворгүй ханшны нөхцөл байдал үүсээд зах зээлийн шаркууд маань эргээгээд ханшийг rebalance буюу тогтворжуулж өгөөд үндсэн оролтуудаа буюу үндсэн захиалгуудаа биелүүлээд ханшийг sell програмаас buy програм руу буюу sell side-аас buy side руу дамжуулж өгөх buy модель үүсэж байгаа гэж харж байна. Одоо хэдүүлээ live chart-ны жишээ харъя л да. Энэ daily-гийн chart. Энэ дотор зөвхөн ганцхан энэ лааны хувьд market maker buy модель явагдсан. Daily-гийн chart гинэ. 4 цагийн chart. За энэ яаж market maker buy модель явагдсан бэ гэхээр та хараарай. Энэ хаяг хоёр дахь эхний лааны хаяг хоёр дахь лаа маань бүтэн дэш явдас орж ирээд гурав дахь лаа маань шууд дэш доошогоо энэ gap байгаа нөхөд нөгөө immediate rebalance гэдэг байгаа шүү дээ. Immediate rebalance-ыг үүсгэж өгч байгаа. Тэгээ ханшаа зүүмлээд харах юм бол тодорхой хэмжээний хувьд ханш маань өмнөх candle-ийн high буюу buy side liquidity-г аваад дуусчихсан. За эргээд sell програм руу буюу immediate rebalance руугаа point of interest буюу сонирхлын бүс дээрээ огцом уналтын дагуу хүрээд ирсэн. Биднэрт юу үлдээсэн бэ гэхээр хаш нэг buy side буюу high үлдээсэн байна. 2 high, 3 high. Энд маш том sell side imbalance буюу CB маань хоосоо өрхөж үлдээсэн байна да. Гэх мэтчлэн ер нь уналтын хүчтэй тренд явагдаж эхэлсэн байна. За трендийн төгсгөл маань хаана ирсэн гэхээр нөгөө сонирхлын бүс болох immediate rebalance дээр ирсэн байгаа. Зүүн талруу томруудаад харах юм бол high low гэдэг уналтын бүсээс дээшээ shift хийж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ маань бидний хувьд бас breaker block болоод байгаа юм да. Том цагийн breaker. Энэ хоёр маань нийлдээд үндсэн чиглэлийн дагуу ханшийг өсгөхийн тулд зах зээл маань тодорхой хэмжээний sell side liquidity-г авч дуусгаад бүр бага цаг руу шилжээд харах юм бол энэ дээр маш их хэмжээний sell side buy side буюу эргээгээд high-уудыг үлдээж өгөөд сонирхлын бүс дээр маань ирээд цагийн сонирхлын бүс дээр ирээд үндсэн distribution хөдөлгөөн дээшээ ороод ирсэн. Яагаад заавал энэ яг энэ ёроол үүсэх ёстой вэ? Яагаад заавал энэ нэг цагийн үед заах цагийн онолыг бол би дараа хичээлээ. Яагаад заавал энэ immediate rebalance хийглээ энэ хүчтэй уналтын дараа яагаад тэр сонирхлын бүс төрийн чухал цаг дээрээс огцом хүчтэй хөдөлгөөн явж эхэлж байгаа юм бэ? Энийг бүр зүүмлээд харах юм бол яг sell side liquidity авагдаж дууслаа. Low, lower high, lower low. Дэшигээ higher high хийхдээ биднэрт breaker үлдээсэн байна. Breaker-тай давхар энэ доор энэ хараа. Өсөлтийн BC буюу fair value gap нэг үлдээсэн байна. Уналтын CB буюу sell side imbalance энэ хоёрыг inversion болгоод эвдэж гарч ирээд market structure shift үүсгээд яагаад заавал энэ бүсийг нь шалгаад яг энэ цэг дээрээс дахиж доош хонжорч ирэлгүй үндсэн buy програм эхэлж байгаа юм бэ. Өмнө нь дандаа энэ CP-нүүдийг нэгч дэше эвдэж чадахгүй байсан байж яагаад одоо болохоор shift хийглээ инглээ бүх юмнуудын нөхцөл байдлын таарангууд эргээгээд sell side-ийнхаа
fair value gap-уудыг хивдээд эсрэг талдаа өсөлтийн gap-уудаа хүндэтгээд нэг ч хивдэхгүй. Нэг хүндэтгээд, хоёр хүндэтгээд, гурав дахь gap-аа хүндэтгээд өсөлтийн тренд эхлээд байгаа гэдэг нь. Ердөөсөө зах зээл дээр smart money буюу institutional trader-ууд үндсэн чиглэлийг аль хэдийн өөрчилсөн гэдэг чинь явагдаад байна. Жишээлбэл хэдүүл өчигдрийн арилжаа. Өчигдөр stop loss 2 зогссон. Өчигдрийн арилжаан дээр маш гоё нөхцөл байдал бүрдсэн байсан өнөөдөр харсан л та. За, ерөнхий хөдөлгөөн маань яасан гэхээр билүү 4 цагийн чартаа харах юм бол юу 14 цаг үе 4 цаг гэсэн. 4 цагийн чартаа харах юм бол бид нэр buy side liquidity буюу liquidity-г хамаад доошоо market structure shift буюу трендийн ирэх эсрэг чиглэлийн тренд эхлүүлээд дараа нь бид нарт breaker block буюу нөгөө машины маань эсрэг чиглэлийн support болох зон дээр ороод ирсэн байсан. Энэ ямар тооцсон гэвэл за ингэсгээд хэмжилж байгаа. За энэ breaker block-та давхар биднэрт юу байна вэ гэхлээр дээр маань энд нэг MCB энд нэг юм хоёр дахь CB байна. MCB манай fair value gap-од байгаа гэсэн. За тухайн fair value gap-уудын ард биднэрт нөгөө inverse fair value gap буюу эсрэг чиглэл маань шиг дэмжих хөстэй gap-ууд гэдэг энэ олон зүйлс давхардаж гарч ирээд биднэрт ерөнхий бол онцлтын support буюу smart money reversal том цагаараа эхэлж гин шүү гэсэн тохиог аль хэдийн өгчихсэн байсан. За тэгээд 4 цагаас 1 цаг руугаа шилжүүлээд харах юм бол ерөнхий 1 цаг дээр ч гэсэн бид нар buy side liquidity-г аваад энэ нэг order block шиг гэдэг юм уу те нэг чухал цагийн чухал сонирхлын бүс төр бол ороод ирсэн. Сонирхлын бүс дотор higher high гэдэг liquidity аваад уналтын хөдөлгөөн үзүүлж ирсэн. Яг энэ хөдөлгөөнд reply хийгээд харах юм бол интернет маань жоох удаан байна. За cancel. За яг энэ сонирхлын бүс дээр хатгаад нөхрийг цагаа багасгаад 15 минут руу оруулаад хараа л та. Хүн хайкинг шиг хараад үе. Цагаа багасгаад харахад ялгаахгүй нөгөө том цаг дээр үссэн байсан buy side liquidity-г авлаа. Доошоо биднэрт market structure shift хөдөлгөөн явагдаад 15 минутын үед нөгөө breaker-тэй зон дээр маань ирээд яг сайн анзаараад харах юм бол энэ ч бас нэг sell side imbalance буюу CB байна. Үнэлтийн хөдөлгөөнийг дэмждэг CB. За тэгээд CB-ийн ардаас биднэрт inversion gap нэг байгаа юм. Энд нэг inversion байсан. Ингээд ер нь бол айгүй нөхцлөд гой бүрдсэн байсан. Энийг авал би харахаа тавьчихсан. Гэхдээ 1 минутын дээр оруулаа харсан яасан бэ гэхээр үндсэн 15 минутаар хийгдсэн shift-ийн хөдөлгөөний маань энэ онол liquidity хавж аваад өсөж байгаа юм шиг харагдаад би бол үнэхээр хөдөлгөөнө буруу харсан. Яг ингээд цаг маань сонирхлын бүс дээр ирсэн, breaker дээр бүх юмнууд дээр ирсэн. Market энэ уналтаар эхэлж нэгдсэн. Чухал цагийн бүс рүү орж ирэхэд яг чухал цагийн бүсээр маань үндсэн трендing чиглэлд явах өмнө buy side liquidity буюу бүх хаяудаа авч дуусгаад энд үлдээсэн sell side imbalance буюу CB дээрээс gap-ын дээрээс доошоо бид нарт failure swing хийгээд negation block өгөөд уналт орж ирсэн байсан. Тэгвэл би яагаад эмчнээс sell арилжаанд орж болохгүйсэн гэж. Одоо ингэж орох арилжаанд орох боломж байсан байгаа. Гэтэл би хаасан юу болоог байхад энэ доор sell-тэй дээрэс нь юу болоог байхад энэ доороос нь буцааж байдаад хоёр sell зөхөд хуудартай болсон юм байна. За гэтэл яг үндсэн smart money reversal маань машины чиглэлийг sell side руу маань өргөж өгөөд market maker sell мэдээлэл явсан уу? Явцсан бахнэ. Ерөнхийн үндсэн хөдөлгөөн, үндсэн арга барил маань ажиллахын хувьд perfectly маш төгс айгүй гоё ажилласан байсан. Ганцхан юм нь энэ дэшээ гарч иж татсан жоохон хол татсан гэдгээрээ нээд жоохон тохгүй байдлыг одоо нэгсэн үүсгэж өгсөн л гэсэн. Яг үндсэндээ бол тэ бүх шаардлагууд маань хангагдсан, бүх юмнууд маань болсон байсан. Тэгвэл хэдүүлээ дараагийн хэсгийг авч үзвэл. За энэ monthly-гийн chart. Евро, долларх болоо тэ. Юуных болоо. За тэгээд энэ monthly-гийн chart-ыг харах юм бол маш маань ерөнхий order flow маань ингээд том monthly-оор амар жилээр ингээд дэше байгаа боловч тэгэд одоо яасан бэ гэхээр бид нарт high үлдээгээд buy side-ууд аваад дуусгацсан. Sell side гээд энэ доотлох бүх low-уудыг аваад
Энэ dot-ийн BC буюу fair value дээрээс өсөөд дээшийг энэ бид нар жижигхэн market maker buy модель үүсгэж байгаа. За энэхүү buy модель үүсгэхээс өмнө энэ ловын дор бүх liquidity-г авсныг та харж байгаа хэрэгтэй. За тэгээд дээшээ гарч ирэхдээ бид нар юун дээр ирж байгаа нэхлээр sell side imbalance буюу нөгөө бас унгаадаг gap-ын дээр ороод ирж байгаа гэсэн. Энэчнээс market maker buy модель явлаа, sell модель бас buy модель руу шилжлээ. Эргээгээд энэчнээс sell модель гээд явж байгаа гэсэн. Энийг томруулаад харах юм бол түрүүний нөгөө том CB-ийн дотор чинь ханш маань low хийж унжаагаад liquidity-г авч дуусгаад үндсэн өсөлтийн трендэд шилжээд бас buy side-удаа аваад дуусгасан байна. Үүний дараа яасан гэхээр үндсэн хөдөлгөөн доошоо pullback, үндсэн хөдөлгөөн доошоо pullback, үндсэн хөдөлгөөн доошоо гэсэн иймэрхүү нөхцөл байдал бүрдсэн байна. Энийг хэдүүлээ ингээд томруулаад харъя гэх юм бол энэ болгон дээр дандаа market maker модельуд явж байгаа. Хай үлдээлээ market maker sell модель доошоо. Retracement нь явлаа дахиад market maker sell модель доошоо. Retracement орж ирлээ market maker sell модель. Үндсэн трендийн чиглэлээ зөв тодорхойлжвал энэ weekly-гийн chart-ын дээр шүү. Weekly-гийн chart-ын дээр мангар том sell модельуд ингээд гарч ирж байгаа гэсэн. Swing арилж байгаа шүү дээ. Тэгээд энийг daily-гийн chart руу шилжүүлээд харах юм бол buy side liquidity-г авлаа. Бүр далчлаад харуул. Түрүүний энэ орой гэсэн үг шүү дээ. Buy side liquidity-г энэ дээр авч дуусглаа. Биднэрт inversion gap үлдээсэн. Inversion gap дотроос доошоо shift хөдөлгөөн хийх чадаагүй дандаа зүү татаадсан бооз. Shift хөдөлгөөн маань буюу хаа нэгдсэн гэхээр энэ доор нөгөө failure swing буюу mitigation blocking маань үүсгэж өгөө. Үндсэн трендийн эргэлт эхэлж байгаа. Mitigation block үүсгэхийнхаа өмнө ханш яасан гэхээр breaker дотор liquidity бас авч өгсөн бахны buy side liquidity яав. Үүнээс хойш үндсэн чиглэлийн дагуу fair value gap sell талдаа үлдээгээд трендийн чиглэл sell програм руу шилжсэн байна гэж харж байна. Түрүүний нөгөө өмнөх одоо энэ pullback яваад энэ pullback-аас доошогоо үндсэн хөдөлгөөнд distribution гэж авч ирсэн. Энэ маань энд харагдаж байгаа гэсэн. Buy side, sell side. Эндээсээ buy side, sell side гэдэг трендийн эргэлт явагддаг байх нэ. За, live арилжааны хэдүүлээ жишээнүүд харъя. Nasdaq-ийн хувьд daily chart-ыг харъя. Энэ бол улаан цай үндсэн өслийн тренд байна. Энэ өслийн трендээс retracement орж ирээд эргээ buy side liquidity рүүгээ дайрч байгаа. Энэ хөдөлгөөн бол market maker-ийн buy модель гэдэг бид нар ингээд харж байна. Buy моделийн үед бид нар smart money reversal буюу үндсэн трендийн чиглэлийн хөдөлгөөн хаана явагдсан бэ гэдгийг харахтаа энэ дээр харж байна. Баавд үлдээлээ. Энэ маань чухал бисэн liquidity-г авч дуусгасан байна. Магадгүй daily-гийн chart, weekly-гийн chart руу ороод харъя. Weekly-гийн сонирхлын бүс дээр ирж чадсан уу? Тэгэхээр order block дээр орж ирсэн ч гэдэг юм уу те. Mitigation block гэж нэрлэдэг байна. Үүн дээр орж ирээд үндсэн дээшээ shift хөдөлгөөн хийгдээд retracement орж ирлээ. За бүр weekly-гийн chart-аар харах юм бол нөгөө low, lower high, failure swing, mitigation гэдэг smart money reversal SMR энд үүссэн байна гэж харж байна. За тэгэнгүүт weekly-гийн chart-ын дээр энэ дээр юу болсон бэ гэхээр өсөлтөө BC weekly дээр бас perfectly маш гоё шалгаад энэ shift хөдөлгөөн маань үлдээд liquidity буюу бүх sell-ийнхаа хөдөлгөөнийг хамж дуусгаад нэрийн mitigation block болох нөгөө сүүлийн close candle өсөлтийн low-с high хүртэл өссөн. Энэ зоныг ерөнхийд mitigation гэдэг байна шүү дээ. Гэтэ ерөнхий хамгийн сүүлийн хаагдсан candle-аар тэмдэглэвэл арай цэвэрхэн харагдаад байдаг. Тэгээд mitigation тэмдэглэлээ. Gap-тай mitigation-тэй inverse fair value gap байна. Эндээ байж байна. Бүгд давхардаад маш цэвэрхэн market maker buy модель биелээд үүссэн байна. Энэ бол бидний хамгийн чухал үндсэн харах ёстой зүйлс гэсэн. Тэгээд үндсэн buy модель манд усаад ханш маань яасан байна. Sell модель рүү шилжсэн. Энэ sell модель рүү шилжихдээ ханш маань ялгаа авахгүй бүх buy side liquidity-г хамж дуусгалаа.
all time high дээр ирсэн. Smart money reversal хөдөлгөөн энд хийгдсэн. Энд биднэрт weekly-ийн хувьд sell side-ийн balance буюу CB үлдээсэн байна. CB-тэй маань зэрэгцээд энэ breaker block байж байна. Breaker-тэй давхардад шалгалт орж ирлээ. Rebalance орж ирлээ. Трендийн чиглэлийн дагуу sell side liquidity аваад market maker sell мэдэл дууссан байх нэ. За тэгвэл үндсэн ягаад энийг бүр юм доошо биш энийг хүн чинь харж байгаа гэхээр үндсэн трендийн чиглэл маань uptrend байгаа учраас sell мэдэл харахад хаана equal хаана боломжтой нөө сонирхлын бүс байна. Тэр хүртэл харна гэсэн. Магадгүй нэг monthly-гийн chart руу оруулаад харах юм бол та хэд одоо ойлгомжтой болж ирж магадгүй. Monthly-гийн chart дээр бидний TP авсан хэсэг маань monthly-гийн fair value gap-тай low байгаа байхгүй сонирхлын бүс гэсэн. Энэ сонирхлын бүстэй давхардаад биднэрт юу байна гэхэлээ monthly дээр түрүүчийн нөгөө buy модель дээр үүсгэсэн breaker байгаа байхгүй. Ингээ харахад яг л нөгөө 5 минутын chart-тай тустай харагдаж байна. Тэр яасан. Яг энэ хөдөлгөөн дээр TP-г авсны дараа биднэрт эргээгээд daily-гийн chart руу харахад энэчнээс маш том эргээгээд дахиад нэг market maker buy модель буюу өсөлтийн модель үүсэж байна. За энэ том смартфон reversal байна уу? Трендийн чиглэл өөрчлөлт хаана байна вэ гэхээр маш ойлгомжтой. Low үлдээлээ. Lower high failure swing буюу low авдаж чадлаггүй. Lower low үсгээд дэшигээ энийг эвдэж орж ирсэн хөдөлгөөн. Эвдэж орж ирснийхаа дараа яасан? Энд биднэрт mitigation block үлдээгээд mitigation-тэй давхар юу байна вэ гэхээр энэ ч нөө sell side-ийн balance буюу CB маань inverse болсон. Техник дахиад нэг ганц CB ингээд inverse болсон. Яг энэ inverse шалгасан. Inverse-тэй давхардаад биднэрт юу байна гэхээр daily-ийн жижигхэн BC буюу өсөлтийн BC байгаа. Энэ бүхэн давхардаад энэ high маань эвдрээд shift болоод sell талын чиглэлээс эхлээд buy талын чиглэл рүү буюу market maker buy модель явагдаад дууссан байнамаа. Их мэтчлэн ингээд хөөгд хараад market maker buy sell модулууд бүх цаг дээр ажилладаг. Би яагаад та хэд ингэж байн жишээ харуулад байна гэхээр нүдийн дасгахын тулд гэсэн. Та эргээд энэ бичлэгийг давтааж үзнэ. Одоо дахиад үзээд ойлгохгүй те. Одоо шууд ойлгохгүй ч магадгүй л те. Гэтэ давтаад үзээд байхад нүдэн дээр дасаад тэгвэл алтыг ч гэсэн харсан ялгаа байхгүй. За daily-гийн chart алтны хувьд жоохон том ч гэсэн байсан байна. Энд чи market maker sell модель явагдаад байна. Яаж харах вэ гэхээр үндсэн сонирхлын бүс нь биднэрт энд өсөлтийн BC байна. Энэ дотроо liquidity аваад үндсэн чиглэлийн дагуу buy модель өссөн байна. Тэрнээс өмнө бид нар юу харах хэрэгтэй байсан бэ гэхээр нийт энэ бүс рүү энэ зон руу ирнэ гэж харж байгаа бол ханш маань энд юу өгсөн бэ? Smart money reversal. Яг энэ хэсгийг replay хийж болох болоо болж байна. За тэгвэл 4 цаг руу шилжүүлээ харж. Smart money reversal хийгдсэний ардаас бид нарт retracement буюу pullback маань орж ирсэн байх шаардлагатай байна. За гэтэл энд CB үлдээсэн ч гэдэг юм да. Энэ донд бид нарт нөгөө inversion gap маань байж байна. Маш том уналтын CB үлдээсэн юм. Тэгээд үндсэн чиглэлийн дагуу inversion CB руу маань орж ирсэн. Бидний үндсэн breaker block маань энд байж байгаа да. High low гэдэг чинь уналтын тэр чигтээ бүтнээр багтана. Тэгээд CB inversion аль аль нь л маань ороод ирсэн чинь ерөнхий smart money reversal болчлоо гэж үзээд swing арилжаачтай явбал инженер sell арилжаанд ороход бол буруутгах юм байгаагүй гэдэг ч юм уу. Томцоороо энэ лоурт. Тэгээ market maker модель биелээд smart money reversal явагдлаа гэж бодоход үнэхээр мөн бол зовоохгүй үндсэн distribution хурдан яваад байна. Бид нэр таамга ямар үед буруу байна гэж үзэх вэ гэхээр ерөнхийдөө яг high low lower low smart money reversal явагдлаа гэж үздэг. Яг энэ нөхцөлийн ардаас ханш маань ингээд эхлэх юм бол бид нар буруу хөдөлгөөнд орсон байна. Цагийн үед магадгүй цагийн үед зүв байж болно. Гэхдээ нөхцөл байдал бүрдээгүй байхад ч гэдэг юм уу. Аль нэг юм дутуу байхад арилжаанд орсон байна л гэсэн. Чухал бүс дээр ирээгүй ч гэдэг юм. Equilibrium дээр ирээгүй ч гэдэг юм. Их мэтчлэн ийм юмнаас болоод яасан бэ? Ханш маань өөрөө дахиад бид нарт баахан buy side liquidity
цуглуулад өгчөж байгаа. Баахан хааяуд үлдээчихэж байгаа. Иннээс болоод үндсэн уналд орж ирэхин тулд ханш маань ингэж гарч ирчээд үндсэн смартфон reversal гэдэг яг үндсэн хөдөлгөөн яваад байна. Ийм л юмнаас болж бид алдаад байдаг гэсэн. За тэгвэл энэ дээр нөгөө смартфон reversal явагдчихлаа. Сэл арилжаанууд бийг авчлаа тийм. Дараа нь тэгвэл buy model хаана яаж үсэх вэ гэдэг. Buy model энд үсэж байна. Low үлдээгээд high. Failure swing хийгээд low авч чадаагүй. Сонирхлын бүс дээр ирсэн liquidity-г авсан. Дээшээ гарч ирэхдээ бид нарт buy side imbalance буюу BC үлдээсэн. Failure swing хийгээд mitigation block үлдээчлээ. Mitigation дээр зэрэгцээд дахиад нэг BC байна. За BC mitigation болцсон. Одоо бид нарт нэг дутуу юм нь юу гэхээр inversion байна. Гэсэн чинь энд inversion байна. Ингээ гурван нөхцөл маань гуруулаа бүртээд gap руу маань орж ирээд smartphone reversal буюу SMR market structure shift маань энийгээр батлагдчихж байгаа гэсэн. За тэгвэл үндсэн арилжаандаа магадгүй да. Swing арилжаанд орчих бол хэмжээнээс buy арилжаанд орлоо. Stop loss swing low-нд ордог. Дандаа swing low-нд ордог. Хэрвээ ийм бүр юм хоцорсон хөдөлгөөнд орж байгаа тохиолдолд хэдүүлээ өөрөөр тавьж байна. Тэгэд үндсэн buy моделийн өрөө трендийн дагуу энэ хүртлээ хараад тэгээ эн чинь 4 цагийн чарттай. Ийм ч биш баг. Ингээд авахд бид нарт 380 пипны ашигтай арилж байгаа юм да. Stop loss-а тухайн үед рүү тааруулаад жижигээр тавьж болно. Тэгээ ерөнхий бүр swing барийг ивэл ингээд харчих болно. Одоо энэ чанаас нэг retracement хүнзгээ орж ирэх хэрэгтэй. Тэгээ үндсэн чиглэлийн дагуу байсан. Харах юм бол арай жоохон том цагаараа shift хийгээд арай жоохон том цагаар хийгдсэн shift-ийн break-ийг шалгаад сонирхлын бүс үүсгээд энэ дотроо дахиад liquidation аваад тэгээ үндсэн хөдөлгөөн гарч ирэхдээ дахиад энд нэг жижигхэн market maker buy модель үүсгээд энэ дотор дахиад нэг liquidity аваад яваадсныг харж байгаа. Тунгууд хаашаас уналтд орж ирлээ. Дахиад нэг liquidation авлаа. Стил сонирхлын бүс дотроо байгаа. Дахиад ишигээ smartphone reversal гээд хоёр дахь buy модель гэж явсаар агаад хамгийн сүүлчийн том market maker buy модель нь ерөнхийдөө энд гарч ирээд дуусч байгаа. Одоохондоо жоохон ойлгомжгүй юм. Гэтэ явандаа хэдүүлээ лав ярилцаанууд үзээд ахаар сурчин за. Энэ дээр бол ямар асуудал байна. За. Ерөнхийдөө тийм байна. Одоо тэнгууд цагийн сонирхлын бүс гэж. Угаасаа цаг гэдэг бол хамгийн чухал. Энэ лекцийг сонсож байгаа хүн болгон одоо цагийн лекцийг сонсох юм бол би дандаа Монголын цагаар ярьж байгаа шүү. За. Миний ярьж байгаа цаг бүгдээрээ UTC нэмэх юм буюу энэ трейдинг гэдэг Хонконг гэж байгаа. Дандаа би Монголын цагаар ярина. Ерөөсөө Нью-Йоркийн цаг ашиглахгүй, ерөөсөө Солонгосын цаг биш, ерөөсөө юу ч. Яг л би өөртөө амраар Монголын цагаар ярьж байгаа. Яг тэгэхээр Нью-Йоркийн цагийг 12-оор юу ачихлаар хойшлуулчихлаар яг Монголын цаг гараад ирдэг. Тэнгууд Нью-Йоркийн өглөөний 9:30 маркет open бол Монголын хувьд арай 9:30 гэж тооцогддог. За тэгээд нөгөө монголчин өвлийн цагийн хувьдаа шилжээд цаг шилжчих юм бол Нью-Йоркчин цагийн шилжчих юм бол хаяада өвөл биднэрт 9:30-аас биш орой 10:30-аас маркет нэгддэг болдог. Тэнгууд цагийн лекц орохлоор хэдүүлээ дандаа би Монголын цагаар ярьж байгаа юм шүү. За өнөөдөртөө цаг урахгүй. Өнөөдөр болохоор ерөнхийдөө том цагийн одоо те PDRI болон market maker моделийг gap fair value gap-ийн комбонууд гэж үндсэн оролтыг үзчихэж байгаа. За тэгээ маргаашлахлаар нөгөө point of interest буюу том цагийн бүс тэгээд цагийн ойлголт хоёрыг үзнэ. Яг нөгөө саяны entry-нүүдээ яаж хэрхий хийгээд байгаа юм да. За одоо Nasdaq-ийн хувьд хоёрчнууд байна. Баяргүй. Reply хэрэггүй. Одоо Nasdaq-ийн хувьд бол миний энэ чинь market maker sell модель ажиллаж байгаа гэж үзэж байна. Тэнгууд дахиад энэ чинь smartphone reversal энэ дээр явагдсан учраас одоо дахиад market maker sell модель иймэрхүү хөдөлгөөн ер нь бол харна. Гэхдээ энэ sell модель биелэхэд бол дахиад энэ хаяг зааж болно доо. Үндсэн liquidation авахын
CB рүү орж ирж болно шүү дээ. Тэгээ энэ чинь давхар breaker байгаад байгаа. За breakerтэй. Үндсэн тренд байгаа. Окей. Явах боломжтой. За тэгвэл энэ уналт маань хаа хүртэл явах боломжтой ингээд нэг цагийн хөдөлгөөнийг оруулаад харах юм бол нэг цаг биш. Daily-гийн хөдөлгөөнийг оруулаад харах юм бол бид нарт daily-гийн сонирхлын бүсгээд эмчээний өсөлтийн gap гээд нэг авагдаагүй байгаа ганц л аваад үлдсэн байгаа. Энэ хүртэл унах боломжтой болов уу? Чараад байгаа гэсэн. Тэгээд цагийн томруулаад харахад хамгийн сүүлийн buy моделийн энэ чинь биднэрт breaker plot ороод ирнэ. High, low, higher, high гэдэг чинь breaker та. Тэгээ бүр weekly-гийн chart-аараа магадгүй энэ хүртэл магадгүй хатгачаад үндсэн distribution дэше. Institutional order flow энэ чөлрүүлгээд дахиад дэше явах багталтай. Гэдэг чинь. Гэх мэтчлэн ер нь хардгаа гэсэн. Тэгээд энэ маань том цаг, бага цаг, дунд цаг бүгднээр нь ажилладаг. Хамгийн гол нь бүгднийг хослуулж ээлжлээд хараад байх хэрэгтэй. Өчигдрийн нөхцөл байдал дээр би хэрвээ 5 минутын хөдөлгөөнийг харсан байсан бол аюу гоо ярилцаа барих боломжтой байсан. Жишээлбэл энэ дээр гэсэн. Энэ оролтоо би барьж авч чадаагүй та liquidity авцсан. Энэ доор сэлдэд алдсан. Эсвэргээр энд баа явахын хооронд үндсэн чиглэлийн дагуу энэ хөдөлгөөнийг энэ gap-ыг inverse хийгээд дээрэс нь бид нарт энэ CB-тэй үндсэн чиглэл маань доошоо энэ market structure shift хийсэн. Энд дээр ч гэсэн shift хийсэн. Дээр бид нарт breaker байгаад яг энэ хөдөлгөөнийг харсан бол энэ нэг лаа маань дээшээ gap руу орж ирч чадсан байгааз энэ imbalance-ыг rebalance хийсэн. Энэ rebalance маань юутай давхарч чинь гэхээр нөгөө яриад байдаг inversion fair value gap буюу өсөлтийн gap-ыг inverse хийгээд эргэж энийгээ шалгаад орчирсан байна гэж байна. Би энийг яагаад хараагүй гэж яг энэ үед 1 минутын чарт нөрөө стод тэнэг хөдөлж байсан. Тас. Бүр байгтай ядаж энэ дээрээс орцсон бол CB үлдээгээд CB рүү хатгаад энэ юутай давхардж байна уу? Inversion gap бүр юу вэ? High, low, higher, high, lower, low гэдэг чинь. Аха. Биднэрт breaker байна шүү дээ. Breakerтэй CB-тэй ингээд бүгдээрээ ингээд фракталаараа ингээд баг цаг дээр ч гэсэн ялгаахгүй ижлэх хөдөлгөөн өмсөд энэ дээр надад нэг орлого өгсөн ба. Энийг би яасан? Өөр олж хараагүй. Тэгээд оролтоо алдсан байх нэ. Ингээд хөөгөөд харахаар танарт аюу гоё харагдчих. За тэгэнгүүт одоо нэг mentorship-ийн хамгийн ихний part дээр орсон. Ийм price delivery process гэдэг байгаа шүү. Энэ одоо бидний дахиад нохолт төлхөөрүүлж өгч байгаа. Market maker моделийг бид нэр яг энийгээр харж болно гэсэн. Үндсэн market maker моделийг харахад бид нарт original consolidation буюу анхны consolidation-ийн liquidity цуглуулсан хөдөлгөөн байх шаардлагатай. Энэ ихэвчлэн нөгөө нэг үндсэн тренд эргэсэн хөдөлгөөний өмнө хуучин трендийн хувьд үүссэн тэнцвэл аваад ч гэдэг юм уу те. Ийм тодорхой хэмжээний одоо засрын хөдөлгөөн авсан байх шаардлагатай. Нэг партнер явсан consolidation. Тэгээд үндсэн expansion яваад буюу consolidation-ийн ардаас үндсэн трендийн хөдөлгөөн. Тэгээд үндсэн трендийн хөдөлгөөн авах нь биднэрт хоёр зүйл болох магадaltaй те. Нэг бол retracement, нэг бол дахиад consolidation. Тэнгууд энэ дээр consolidation явлаа, expansion явлаа, consolidation явлаа, эргээд энэ consolidation явлаа, эргээд энэ expansion явлаа, эргээд буцаа consolidation гээд ээлжлээд байгаа. Consolidation, энэ хүрээс буцаад expansion, expansion, тэгснэ одоо consolidation биш, retracement орж ирлээ. Retracement-ийн ардаас expansion, reversal хоёр төрлөө. Expansion, reversal. Ингээд reversal хийж байгаа энэ үед бид нар хамгийн анхны consolidation хийж эхэлсэн цэг буюу original consolidation гэдэг биднэрт энэ цэг байгаа гэсэн. Яг энэ цэг маань бидний үндсэн market maker моделийн хамгийн эхлэлийн цэг болж өгнө гэж харж байна. Магадгүй энэ expansion гэдэг дахиад энэ consolidation гэдэг энэ хүртэл ингээ харсан ч болно гэдэг юм да. Гэхдээ хамгийн гол нь биднэрт энэ доор маа сонирхлын бус байвал энийг энэ лүү ирэхгүй байх магадлал өндөр болцдог та. Тэгээ энд бол аль болох сонирхлын бүсүүд байхгүйгээр
Consultation expansion гэж ээлжтэй хацсан багш. Тэгээ smart money reversal буюу shift маань хийглээ. Трендийн чиглэл хэрэглээ. Хөдөлгөөн settle руу явах хэрэгтэй гэдэг талаас нь харах нэ. За тэгэнгүүт та одоо ингээд нөгөө анхны парадигмыг харах юм бол нөгөө энэ бол нийтдээ хүн болгоны арилжааны зах зээл дээр эргэлдэж байгаа бүх мөнгийг хэлээд байгаа шүү дээ. Институцийн байгууллага байна уу, таны мөнгө байна уу, миний мөнгө байна уу те. Тэгээд хажуугийн сервер дээр арилжааж байгаа хүмүүсийн мөнгө байна уу мэдэхгүй те. Бүгдээрээ ингээд багтсан байна. Willing and unwilling гэхгүй гэдэг. Энэ доторх бүх мөнгнөөс хамгийн их ашиг сонирхлыг хүлээж авдаг зөвхөн smart money. Smart money л энэ дотроос бүх ашигыг хүлээж авдаг. Бид нар нь ерөөсөө л яг market maker моделийн үндсэн концепцээр арилжаж байгаа юм байна. Тодорхой хэмжээний liquidity-г хамж дуусгалаа. Buy side liquidity авагдлаа. Үндсэн sell side distribution явагдлаа. Buy side liquidity авагдлаа. Үндсэн sell side delivery явагдлаа. Smart money reversal явсан. Present нь явагдлаа. Buy side liquidity, sell side. Buy side liquidity, sell side. Buy side, sell side. Buy side, sell side. Ердөөсөө яг эндээс smart money л ашигтай гарч чаддаг. Тэгэхээр бидний зорилго бол яг энэ market maker модель болон энэ концепцуудаа чартн дээр маш сайн харж сурах хэрэгтэй байх нэ. Бид нар яг ингээд одоо ингээд зөв хиллэгээр те smart money ингэж арилждаг гэдээ хэлээд байгаа боловч тэр хүмүүс чинь бас бид нар шиг ингэж чарт харцуудаг хүмүүс биш шүү дээ. Яг нөгөө юунууд л харж байгаа шүү дээ. Footprint буюу те захиалга орж ирж байгаа order flow мөнгнүүд тоонуудын үзүүлэлтүүдийг харж байгаа. Тэнгууд нөгөө тоон үзүүлэлтүүд хараад footprint харж байгаа трейдерүүд маань болохоор өөрсдөө амар яг те institutional level дээр арилжаж байгаа гэдэг. Гэтэл яг тэр хүмүүсийн institutional level-ийн арилжааныхын хөдөлгөөн ялгаа байхгүй чартны хөдөлгөөн дээр smart money концепцоор гараад ирсэн байдаг учраас нэг амар заавал тэр те нэмэлт төлбөр төлөөдөж гэдэг юм эсвэл бүр тийм төвөгтэй өнөдөр хэлжсэн код харчснаас зөв хэдүүлээ чартн дээр ажиллаа сурчих юм бол хамаагүй ашигтай, хамаагүй хэрэгтэй байх нэ. Өссөн үсээгүй энэ order flow-ын дүүргэлт шиг тийм үү бүх liquidation захиалгуудыг биелүүлээд дуусчихдаг. Өссөн үсээгүй хэмжээнээс delta shift юмнууд нь хийгдчихэдэг. Үсээгүй market structure shift энэ чи бид нарт давхар хийж байгаа. Бидний үнц оролтын эндээс хийж байгаа. Яг үнэхээр нэг ганц давуу тал нь order flow-ын давуу тал гарлаа гэх юм бол арай нэг жоохон бидраас доогуур энтри хийх байх та. Гэхдээ still бид нэр smart money-гаар энэ дээр орсон ч гэсэн бид нар энэ хүртэл өснө гэдгийг мэдчихэж байгаа те buy модель. Гэтэл тэдгээр хүмүүс чинь энэ яраал дээр орчоод энэ хай дээр гарчиж байгаа шүү дээ. Эргээд доош shift хийх үү. Тэгэхээр бид нар аасна. Илүү байх нь шүү дээ. Smart money бол хамаагүй л байх нэ. За энэ дээр бол ямар нэгэн order flow ашигладаг хүмүүсийг муу гэж хэлэх гэсэнгүү. Зүгээр хэрвээ SMS сурчих юм бол order flow хэрэггүй шүү л гэж байна. Order flow сурах гэж байгаа бол миний лекцийг бараг үзээд хэрэггүй. Яагаад гэвэл би ерөөсөө ямар нэгэн тийм тусдаа өөр арга барил огт ашиглахгүй ямар нэгэн өөр зүйл бол ойлгохгүй зөвхөн SMS-ээр арилж байгаа. Тэр манайхаа зөвөр ойлгоорой. Нэмжлэг нэг order flow ашигладаг хүмүүсийг бол сайн муу гэдэг талаас огт хэлээгүй шүү. Зүгээр манай арга барил нь ялгаа байхгүй. Тийм төвхтэй юм харах шаардлагагүй, ойлгомжтой, ойлгогчтой чартыг уншигддаг болчтой гэсэн. Тэгээд эц төгсгөл нь бид нар бүгдээрээ ашигтай гарах үедээ ашигтай гарна. Алдах үедээ алдна. Ялгаахгүй магадлалын онолоор арилжиж байгаа. Тэгээ энэ донд магадгүй би SMS-ээр арилждаг, тэнцээ Jaka order flow ашигладаг гэд би алдагталтай гарч болно шүү дээ нэг өдөр. Jaka бүр супер тип яаж болно. Эсрэгтлийн нөгөө өдөр нь би бүрстэ амар алдаад Jaka бүр амар ашигтай гарч ирсэн. Ээлжлээд байдаг байхгүй. Зөвхөн миний арга барил сайн гэсэн юм байхгүй. Бүх арга барилууд эцсийн үр дүндээ зах зээл дээр ажилладаг. Окей. Хамгийн гол нь тухайн арга барилыг ашиглаж байгаа хувь хүн энэ нөхрийг зөв ашиглаж гинөө гэдэг байгаа байхгүй. Тэгээ зөв ашиглахаас гадна тууштай тогтмол risk rewardтай арилжж гинөө гэдэг бас аюул чухал концепт ороод ирсэн. За тэгээд дээрэс нь үнэхээр энэ хүн ингэж арилжиж байвал угаасаа алдах магадлалуудаа тооцсон. Окей, алдах ёстой үедээ алдах юм байна. Ашигтай гарах үедээ ашигтай гарах юм байна гэдэг үлдсэн ба. Гэхдээ smart money-гаар арилжиж байгаа хүн бол хизээч 100 арилжахад 50 алдахгүй,
100 арилж чадж 60 алдахгүй. 100 арилж чадж 60 ашигтай гарна бол бас амар 60 бол алдахгүй болох. Хүмүүс чинь те маст арилжааны win rate бол өсрээд 30% байдаг юм байна. Яг үндэ арилжааны smart money-гийн стратегийг 100% өөрийн болгоцсон үний win rate 90% байдаг. Бараг л алддаггүй. Тэр хүн яадаг гэхэлэр өдрө болгон трейд хийдэг үгүй. Яг нөхцлүүд нь бүрдээ одоо гой цэвэрхүүдэлж яхад сахлах боттой оролдоо байдаг. 7 хоногт 3-4 удаагийн оролт хийдэг. Дөрмөө маш чанга баримталдаг. Арга барил 100% насаа ойлгоцсон. Миний хувьд бол би бол 50% л ашигтай байдаг. Яг 10 арилжаанд ороход 5 нь алдаад 5 нь ашигтай гардаг. Юугаар амьд гарч ийн гэхэлэр ердөөсөө мөнгөний дүрм нэгэрсэн 2 ба түүнээс дээш ашигтай арилж яадаг учраас ашигтай гараад. Миний арилжааны win rate яагаад тийм муу байгаа юм гэхээр надад хаяада сахилах битээ асуудал гарч ирдэг. Жишээлбэл би consolidation гэдэг юм уу те завсрын хөдөлгөөнтэй хөдөлгөөн үрдээгүй байхтай арилжаанд ордог. Эсвэл өчигдрөх шигтэй үндсэн чиглэлийн баяс доошоо гэдэг энэчнээс арилжаанд орох хэвээр нөхцөлөө харчаад исэн ирнэ. Энэ хөдөлгөөн дээр за энэ чинь ингээ бай модель явчих юм шиг байна гэдэг. Чиглэлийн баясаа өөрчлөлт гэдэг юм. Сахилах батгүй шийдвэрүүд гаргадаг. Тэгэхээр хэдүүлээ 1000 арга барилаа сайн сураад шууд амар супер трейдер болох байх нь. Хамгийн гол нь сахилах баттай дүрмэнд баригдсан баригдмал арилжаа чинь байж ч л ерөнхий бол сайн трейдер болно шүү гэсэн. Тэгэхээр бид нарт өөрсдөө гэсэн дүрм аргах шаардлагатай болно. Дүрмэн дээр бол магадгүй те арга барилын хичээлүүд бүгд ороод дуусны ардаас би бол те. Миний ордог арилжааны дарааллыг би таад таруулна. Дүрм. Тэрэн шиг таад өөрсдөө гэсэн дүрмээ гаргаж болно. Жишээ авах юм бол магадгүй би зөвхөн энэ хослолыг л өөр юм болгоно гэдэг нэг хослыг сонгоод авчвал аюу зүгээр. Би зөвхөн Nasdaq-ийг, эсвэл би зөвхөн алтыг, эсвэл би зөвхөн Euro USD, эсвэл би зөвхөн крипточ гэдэг юм байна. За боли би зөвхөн хувьцаа, сток арилжна гэдэг юм. Гэх мэтчлэн таад өөртөө сонголтоо гаргаж болно. Хитрхи олон одоо те хослол хараад хитрхи олон концепцээр арилж чадах юм бол толгой эргээд буруу хөдөлгөөнд ороод өгсөн бааснаас эхлэх бод байхгүй болоод over trade хийгээд нүдэнд нь баахан арилжааны өөрөөр хослын боломжууд харагдаад нөгөөдөл дээр ороод алдаад утга шинжилгээ хийгээд нисч өгдөг те. Ялангуяа манай энэ арга барил чинь интрадей scalp төрлийн арга барил учраас зөв цагтаа л орох хэрэгтэй. Яг тухайн зөв цаг маань ерөнхийн нэг 10-аас 15 минут л үргэлжлэдэг. Удаандаа 30 минут үргэлжлэх хугацаа. Тэр хугацаанд 30 өөр хосол харчих юм бол эзээч зөв оролдоо барьж чадахгүй да. Тэр яг өөрийн гэсэн ядаж бүр нэг ихтэй 2 хослол өөр юм болгоод яг тэрнтэйгээ ингээд өдөр болгон зөвхөн тэрэн дээр л арилждаг шиг юм. Тэр хоёр дээр л арилждаг. Тийм болох хэрэгтэй. За тэгээд дээрэс нь нэмэгдээд мөнгөний дүрм бол угаасаа ярилдгүй бүгдээрээ мэдж байгаа. Угаасаа нэг өдөр дансны 5% өрсөлдүүлээ, нэг өдөр 2% өрсөлдүүлээд, нэг өдөр дансны 3% өрсөлдүүлээ, нэг өдөр 30% өрсөлдүүлээд байдаг хүмүүс байдаг. Би мэднэ. Дансаа цэнгэлждэг. 50-100 доллараар цэнгэлждэг. 7 хоног нэг айгүй гоё өрсөлдөө бариад арилжчихдаг. Тэгээд нэг ганц хоёр алдагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Дансаа шатацсан хүмүүс байдаг та. Нэг арилжаанд орлоо. Айгуугаа ашигтай гарлаа. Өнөөдөртөө болсон ашиг аваад татаа гаргая. Хоёр дахь өдөр боллоо. Нэг алдагдлал хүлээлээ. За алдагдлаа нөхчий шиг юм уу? Эсвэл дөрмийн бус арилжаанд ороод өмнө алдсан байсан бол за алдагдлаа нөхчий. Дахиад арилжаанд орчий. Хоёр дахь арилжаан дээр алдлаа. Тэ? Уг нь тухайн өдөр 2-оос илүү арилжаа хийхгүй дөрөм гаргацсан байсан бол 2 алдсан. За алдагдлаа нөхчий. 3 дахь арилжаанд орлоо. 4 дахь арилжаанд яадаг вэ гэхээр мөнгө нь дөрмийн дагуу алдаанууд хийсэн учраас дөрмөн мартагдсан байдаг 4 дахь арилжаанаас. Нүдэн дээр нь яг чарт харагдаад, ханшны хөдөлгөөний сетапууд харагдаад, нэг мэтгэд 4 дахь арилжаа хийгдэнэ. Тэгээ нэг мэтгэд 5 дахь арилжаа хийгдэнэ. Тэгээ нэг нүдэн анаа нэхэд дансан маань маржин кал болсон те. Шатцсан байдаг. Тийм учраас бид нар маш хатуу дөрмөнд баригдсан баригдмал байдал байх хэрэгтэй. Тэгжээс бид нар арилжаасан болно. Ердөөсөө эн чинь нэгсэндээ бидний хувьд өөрсдөө хийж байгаа бизнес шүү дээ. Гадаадас бүтээгдэхүүн оруулж ирээд Монголд зарж байгаа хүмүүс бүгднийг хүмүүст өнгө тараагаад өгчдгөөтэй адилхан бид нар өөрсдөө хөдөлмөрлж олсон мөнгөө зах зээл дээр гарч ирээ зүгээр маркетед маа гэд ямар ч сахилах батгүй зүгээр илгэлж бас болохгүй зү тэ. Тэр хэдүүлээ та
Тэгэхээр тийм хүмүүс ч гэсэн манайхаа энэ дотор бас би байгалах гэж бодож байна да. Арилжаанд ордог, нэг арилжаа яадаг айгүй гоё. Хоёр дахь өдөр арилжаанд ордог, хоёр дахь өдөр гоё өнгөртөө, гурав дахь өдөр арилжаанд ордог. Үнэхээр болсон дөрөв дэх өдөр алдагдaltaй арилжаа хийн. Хоёр дахь арилжаанд орлоо, хоёр дахь арилжаа алдагдaltaй гарч магадгүй. Тэгээ нэг мэдэд 3 дахь арилжаа, нэг мэдэд 5 дахь арилжаа гэж явцдаг. Тэгээ нэг харсан дансны 30% байдаггүй ч гэдэг юм уу те. Тийм байжлахгүй шүү guys. Тэгээ өчигдөр бол миний зогссон шалтгаан те. Энэ гоё оролдоо орч чадаагүйгээс болоод сэтгэл зүйн тал дээр бол нэг тодорхой хэмжээний докторгүй байдал үүссэн юмсан. Үргэлжлүүлж арилжах юм бол би те дансаачтаач мэдгэрч гэдэг юм уу те. Шийдвэрүүд гаргах магадaltaй. Би 1000 өөрийгөө барьж сайн чаддаг хүн байлаа ч гэсэн дөрмийн бус хоёр л арилжаа илүү гарч ирэх юм бол яг тэр үеэс хойш дансч тах магадлал нэмэгдэж байгаа юм. Ямар ч мундаг хүнийх байсан. Бид нар чинь нэгсэндээ нэг айгүй нарийнхаа нэг иймэрхүү нарийнхаа замаар алхаж яваа хүмүүс байхгүй. Тэгээ энэ замаар ингэж алхаж явж байхад нэг л хазах юм бол тэр чигтээ унцдаг. Данс шууд тэр дөрөв шатдаг гэсэн. Аль болох сахилах боттой баригдаад замаараа хазаасан ч гэсэн ядчил мөнгөний дүрмээр бариад явж явах хэрэгтэй байгаа байхгүй. Өсөлттэй уналттай. Бүр ингээ унчихгүй. Тэнгууд яг энэ замын чинь энэ хоёр талын энэ зураасыг бариад байгаа юм чинь ерөөсөө биднээр гаргаж ирээд байгаа арилжааны акшн план гэдэг. Арилжааны план 4. Trading план гэдэг. TP гэж. Энэ дотор юу багтсан байх шаардлагатай. Энэ дотор нэгдүгээр таны стратеги буюу арга барил. Стратеги. Энэ арга барилаа та өөрөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээ тодорхой хэмжээнд алдах хэрэгтэй гэдэг хүлээн зөвшөөрсөн байдаг. Би энэ үед алдвал алдна, энэ үед юм үлээднэ. За тэгээ арга барилын хувьд бол бүр дропчик төссөн арилждаггүй маа гэхэд арилжааны тал дээр алдаа гаргах нь арай бага гаргадаг. Ерөнхий амар сайн ойлгоцсон арга барил шаардлагатай. Жишээлбэл одоо мен зааж байгаа юмсээ. Хоёрдугаар тогтсон consistent risk management. За risk management-ийн тогтмол risk management маань яах вэ гэхээр тогтсон 2-оос 3% л арилжааны эрсдэл гаргах хамгийн дээдэлтэй. 2-3% ч илүү ихтэй тооцогддог. Нэгээс 3. Тэгээ цаашаа 3 дугаарт нь бидэрт юу яах вэ гэхээр тоотой арилжаа. Өдөрт тоотой арилжаа л юм. Би 5 арилжаа өдөрт юм. 5 ихтэн. Өдөрт 3 арилжаа л юм. 3 хаяа ихтэх гээд идэг. Макста би өдөрт 3 арилжаа л хий. За бэлээ Лондон дээр арилждаг хүн байл. За би макста өнөөдөр 5 арилжаа л хий. Тэгээ би 5 арилжааныхаа эхний 2-ыг нь би Лондон дээр хийнэ. Тэгээ Лондон дээр 2-оос илүү арилжаанд орохгүй. 2 арилжаанд орохдоо маш нарийн төлөвлөсөн 2 арилжаанд орно. Заавал орох гэдэг шаардлага байхгүй. Та өдөр сетап өгөхгүй бол Лондон дээр арилжаанд орохгүй Нью-Йорк дээр орё. Нью-Йорк эхэллээ. Тэгээ Нью-Йорк дээр максимум 3 арилжаанд л орно. Эхний 2 дээр алдагдлуулъя тэр өдөртөө болиё. Шигтэй гарвал үргэлжлүүлээ 3 дахь арилжаагаа хийнэ. 3-аас илүү гарчлахгүй. Сетап өгөхгүй байвал тэр өдөртөө битээ арилжаанд орно. Өнөөдөртөө амарч маргааш арилжаанд орно. Өнөөдөр хэцүү юм дээр арилжиж мөнгө алдснаас арилжаагүй мөнгө хамгаалаад үлдсэн бидний хувьд хамаагүй ашигтай байна. За тэгээд дараагийн степ нь дараагийн биднэрт хэрэгтэй зүйл нь болохоор emotional control гэж. Ямар ч тохиолдолд бид нэр сэтгэл зүйн тал дээр тэг байх хэрэгтэй. Сэтгэл зүйг тэг байлгах хэрэгтэй. Emotional control 0 гэж. Бид нэр арилжаанд алдсан ч уурлаад ажиллахгүй, ашигтай гарсан ч баярлаад ажиллахгүй. Хэрвээ та арилжаанд алдагт хүлээчээд стресстэй жах юм бол та өөрийнхөө риск менежмент буюу мөнгөний дүрм дээр докторгүй хэтэрхий өндөр эрсдэл гаргасан байна гэсэн үг. Хэрвээ та ашигтай арилжаа хийж явах юм бол ашигтай арилжаа хийчээд аимшигтай баярлаад амар хаппи байгаад юм бол ерөнхий арга барилаа ойлгоогүй байгаа хүмүүсийн шинж. Арга барил нь тий сайн судлаагүй байгаа хүний шинжтэй. Арга барилаа маш сайн судалсан бүх юмуд нь окей болно гэж мэдж байгаа. Тий байнгын тогтмол арилжаа гэдэг би авдаг хүн бол мэдээж тодорхой хэмжээний баярлан гэхдээ нэг амар тэг сэтгэл нь хөөрөө тий тэр өдөртөө унтчихдаггүй ч гэдэг юм тиймэрхүү байгаад байдаг байхгүй. Доктортой алцсан. Сэтгэл зүйн тал дээр бид 0 байх хэрэгтэй. Хит их баярлаж хөөрөх нь шаардлагагүй хоёр дахь арилжаа буюу эгоогоор гарч ирсэн арилжаа хийхэд хүргэдэг. Жишээлбэл өнөөдөр би нэг ашигтай арилжаа ажиллаа. Хоёр дахь
хоёр дахь сегмент руугаа оройгонгод тий арилжааныхаа журналыг бичгээд явангууд нүдэнд нөгөө өнөөдөр ашигтай гарсан чи ашигаараа жоох арилжиж л да гэдэг ч юм уу тий. За тэгж боддгоо маа гэхэд ашигтай гарсны ардаас үргэлжлүүлээд нэг fair value gap үүсчихдээ нэг break үүсчихдээ. За окей тренд нэр чинь хоёр дахь арилжаагаас тийг авчиг гэл шаардлагагүй хоёр дахь арилжаа гарч ирдэг. Тэгмээд энэ нь болохоор ерөнхий бол яг нөгөө emotional control дээр цэвэр байгаа гэсэн. Сахилга баттай л байх. Энэ дөрөв байхад ер нь маш тодорхой арилжааны план гараад ирнэ гэсэн. Тухайн өдөртөө та арилжааныхаа одоо хаана TP авах хэрэгтэй, хаана stop loss зохиолоод гарах хэрэгтэй, энэ тэрийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хоёрдугаар нэг арилжаанд би хідэн лотоор орохын хідэн пипний stop loss авах тэрийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Дээрэс нь өнөөдөртөө тэдэн арилжаа ингээд өөрийгөө барьж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд дөрөвдүгээрт нь сэтгэл зүйн emotional control тийг байх хэрэгтэй. За тэгээ энэ дээр бол би нэг те одоо нэг 5 дугаарт нэг хүлээцтэй байдал гэж бишмээргүй. Угаасаа бидний арга барил хүлээж үүсэж байгаа стапууд байгаа те. Нөхцөл байдлууд нь бүрдээгүй байхад та яарч ороодох юм бол мэдээж угаасаа нэгдүгээрхийг өөрийн болгоогүй байгаа учраас таны мөнгө алдчихж байгаа чинь жигэн таны хохоо нөхцөл байдлаа хүлээгээд өнгөрөөгөөд нөгөөх нь орж амжаагүй хоцорчих юм бол бас л арга барилаа өөрийн болгоогүй байна. Бас таны өөрийн хохоо байна. Ердөөсөө ингээд өөр хин нэгний буруу юм ерөөсөө байхгүй нарилжаан дээр. Авчлаараа дарж байгаа та өөрөө, шинжилгээ хийж байгаа та өөрөө. Цахилгаан риск менежментээр барьж байгаа та өөрөө. Тэгэхээр засал дээр хэдүүлээ мөнгө алдах юм бол ердөөсөө л таны буруу л гэсэн. Тэр өдөр үнэхээр мэдээ гараад өгцөн юм гараад алдсан ч яасан ч ердөөсөө л таны буруу. Ашигтай гарах юм бол тэр бол таны ашиг. Та сайн. Таны л хийсэн ашиг. Чин таны амжилт гэхгүй да. Та чадчихлаа шүү дээ. Хан зах зээл дээр хүмүүстэй те энэ институционал нөхдүүдтэй зэрэгцэж арилжаанд ороод би авч чадлаа. Баяр хүргэе. Гэхдээ эсэл авсан бол өхнөө таны алдаа. Ердөөсөө зөвөр бүх хариуцлага тань дээр гэсэн. Тэгвэл манайхны ихэнх нь яадаг вэ гэхээр өнөөдөр яачаа өнөөдрийн маркет муухай хөдлөд нэ. Ялангуяа би тэгдэг. Та нар ажууд. Хич болохгүй би мэдчихэж байгаа гэхдээ би тэгдэг. Гэхдээ тэрийгээ засна. Өнөөдөр хаста маркет муухай хөдлөлөө гэх. Бодлоо би өөрөө алдчих маркет руу буруугаа чек гэдэг. Яа макро ажилласангүй ч гэдэг. Өнөөдөр консультейшн байна. Тэгээ консультейшн байгаа бол угаасаа надад стап өгдөг л байгаа байхгүй. Тэгэхээр би тэр өдөр магадгүй яарж арилжаанд ороод стап лос згцэн энэ бол миний л авах штэ. За тэгээс магадгүй дөрөвт арилжаан дээр алдаж төлөе. Яа бас шалт юм арилжлаа гэж алдсан бол бас л миний буруу те. Хинч намайг дөрөвт арилжаанд ор гэж хэлээгүй. Өчлөөрөө дарж байгаа юм би. Хинч намайг хүчлээгүй. Тэ. Хинч надад дөрөвт арилжаа хийгээл хүзэн дор хотогт болгосон байхгүй ч гэдэг юм те. Тийм учраас маахын сахилга баттай арга барилаа амар сайн ойлгоцсон нэг юмыг амар консистент ашигладаг, тууштай ашигладаг. Тэгээд тоотой арилжаанууд хийждэг. Сэтгэл зүйн тал дээр юу яг арилжааныхаа ер нь л байж байгаа юм бол бурхан минь ээ таад юм институционал левелийн трейдерүүд болно. Уусаа гарцаа байхгүй. Аач тэгээд ерөнхий стратеги нь окей болцсон байлаа, консистент байлаа, тоотой арилжаа яадаг байлаа, emotional control тийг биш нэг байхад ингээ хазаашдаг. За байлээ. Стратеги нь жоох юм уу? Тэгэл консистент арилжаа байлаа, тоотой арилжаа байлаа, emotional арилжаа байлаа. Стратеги нь байхгүй бол бас ялгаахгүй замаасаа хазаач. Стратеги нь байлаа, тоотой арилжаагаа цог гоё хийлээ, emotional control-тийг байлгалаа. Олон overtrade хийгээд эхлэв. Дахиад замаасаа хазаач юм даа. Уус яг эднэрээ яг нэг нь л байхгүй бол бид нар үндсэн замаасаа хазаа шүү дээ. Бүгднийг барьж явж ш л тууштай арилжаач юм болно. За сүүл рүүгээ өстө бахан сэтгэл зүй явуулчлаа та. Сэтгэл зүйч яах вэ? Сахилга батын талаар явуулчлаа. Тэгээд маркет мейкер модельд бол өнөөдөр ингээд айгуу тооч бөгөө тодорхой тайлбарлалчлаа. Маргаашийн лекцаар нөгөө цагийн онол ороод ирэхээр маркет мейкер моделийг хүнзэрүүлээд ороод ирнэ. Маргаашнаас нэг маргааш болоо. Тэр чинь цагийн ойлголт чинь 5 дахь өдөр хичээл байгаа юм. Маргааш лекцгүй 5 дахь өдөр лекц шүү дээ. Дөрөвдүгээр. Маргааш өдөр хэдүүл лайв арилж байгаа яг. Дахин амраад чартн дээр сурсан юмнуудаа явуулаад одоо юу гэхлээ тэр чинь давтаад сурсан юмнуудаа давтаад хөрвүүлээд явна гэсэн.
Тэгээд өнөөдрийн лекц бол маргааш саргааш баг орчих واخа. Тэгээд нөгөө YouTube дээр бас нэг ганц хоёр лайв ярилцаанууд хийхгүй бол жоохон паблик юмнууд бас завсардчихлаа. Маргааш саргааш нэг YouTube дээр лайв хийж магадгүй шүү загаас. Өнөөдрийнхөө лайвыг одоохон ингээд дуусгаад оройныхоо үед л лайв ярилцаагаар орж ирээ. Өнөөдөр над руу нэг хувь чатаар нэг 2 3 дансааш тас ингээ холбогдсон. За та дэс биш. Зөв юм рандом хүмүүс зөвлөгөө авъя. Тэгээ ингээд айгу сонин алтаа гаргачаад тэрийг надаас асуусан баа. Би энэ арилжаан дээр ингэж таамаг гаргаад ингэж арилжаанд орсон юм аа. Тэгэд энэ дээр би стоп лосс зогсон юм аа гэд надад харуулсан. За та стоп лосс зогсон юм. Тэгээд та нэг ямар алдаа гаргасан бол гэдгсэн чинь. Би ингээд дансааш тацсан гэж байхгүй. Яагаад дансааш тач өгсөн? Чиглэлийнхэн дагуу үндсэн хөдөлгөөн аюу гоё явсан баг. За одоо жишээ аваад нэг иймэрхүү хөдөлгөөнд орцсон. Эцэнэ сэлд арцсан. Сэл. Нэг сэлд арчаад яасан. Нөгөөгөө шивцэн. Унах пулбэк болгонд ер нь нэг арилж байгаа юм байл. Пулбэк болгонд ер нь нэг арилж байгаа юм байл. Ингээл нэмээдс. Гэтэ эднэрээ ерөөсө брейк юм тахгүй явуулсан. Тэг яах вэ? Эцэнэс нэг 3 4 арилжааг нэг эсрэг чиглэлийн рефрeshment орж ирээд эхний арилжаа нь тэ баг брейк юм зэг дээр ирэхэд ганц шатчихж байгаа байхгүй. Би юун дээр алдсан бэ гэж асууад байгаа. Юу гэсэн юм бэ? Надаас бити юм асуулт та тийм. Та өөрөө ийм олон арилжаа хийцэн. Тэгээд инженер TP-г аваа гарчих боломжтой байсан. Ганцхан арилжаа хийгээд баг брейк юмнаа тавьсан байсан бол TP авдаггүй маа гэд брейк юм аваад алдагдлуулахгүй гарчих боломжтой байсан биз дээ. Тэгээ хэлэнгүүд өдөөс үгүй би арга барил ингэдэг тэгдэг гэж надаас арга барил яриад. Тэгвэл та надаас бити юм асуулт та гэдэг шүү дээ. Та өөрөө юмаа мэдчихэж байгаа юм бол машин зэрэг таны асуудал шүү дээ. Би одоо юу гэж зөвлөх юм бэ? Та олон арилж байсан байна. Миний хувьд бол ийм юм байна. Тэр манайхан ч гэсэн надаас асууж болно. Асуухтаа гой зөв асуулт асуугаараа. Энд дээр яагаад алдчихв гэвэл би л хариулж чадахгүй тийм. Энд дээр яагаад дансаа шатаачихв гэвэл энэ арилжаан дээр яагаад алдчихваа гэвэл ядаж нэг чартны шинжилгээ гэдэг миний хувьд миний зүгээс та магадгүй энэ liquidation орхисон байж гэдэг юм уу? Та магадгүй энэ breaker хараагүй байж гэдэг юм уу? Энэ point of interest ирээгүй байсан байж гэдэг юм. Тиймэрхүү юм дээр бол би чөлөөтэй хэлж өгч болно. Түүнээс би дансааш тачлаа энийг одоо яах вэ гэдэг юм. Тийм сэтгэл зүйн асуудал дээр бол би ямар ч хариулт өгч чадахгүй шүү бас. Цэвэр таадын өөрсдийн ч цахилгаан бүтээн асуудал явуулчихад учраас. Гэтэ хамгийн аимшигтай нь секундын дотор данс шатах боломжтой ч гэсэн яг эсрэг чиглэлийн дагуу үнэхээр явж чадах юм бол аимшигын их ашиг хийх боломжтой гэдэг нөгөө сэтэл нь манайханд байгаад байдаг байхгүй юу? Тэрнээсээ болоод маш гайхалтай нь нөгөө эсрэг чиглэлд яваад мөнгө алдчихвал тэр мөнгө миний хувьд чухал мөнгө гэсэн ойлголтоо энэ хэмжээний ашгаа бодоод хүмүүс мартчихдаг байхгүй юу? Өнөөдөр би нэг 5-6 сар тасралтгүй ажил хийгээд цоглуулсан мөнгөө магадгүй энэ дээр амар гой сетап үсэд бүх юмнууд окей болдог. Сэтгэл зүй тогтворгүй байх юм бол яагаад ч юм те энэ дээр дээшээгээ магадгүй те айгуу гой шифтийн хөдөлгөөн үүсгээл ингэж гой сетап үүсээ те энэ дээр арилжаанд ороход энэ ловыг аваад ингээд ивдэж орж ирнэ гэсэн хөдөлгөөн магадaltaй гэдгийг мэдэхгүй бүх тэр одоо те хэдэн сар ажилласан хөрөнгөө ганцхан энэ арилжаан дээр найдаад ингээд өгчдөг байна. Яадаг вэ гэхээр ердөөсөө л нэг хитрхи их энэ дээр анхаарсан мөнгөн дээр ерөөсөн анхаарал хандуулаагүй. Энэ юу нөхөө гэхээр бас нэг анхаарал татдаг байх байгаад юм байна. Тэр маш сайн бактест тэгээд маш сайн хичээлүүдэд давтаж үзээд хамгийн чухал нь таад өөрсдийнхөө нүдэн баримжаагаа маш сайн гаргаж ирэх хэрэгтэй. Чарттайгаа ажиллаад чартныхаа хувьд бол тийм ингээд үнэхээр энэ liquidity-г авсан байна. Үнэхээр энэ имбалансыг нөхсөн байна. Үнэхээр энэ хөдөлгөөн дээр те ханшны хөдлөх ёстой дараагийн liquidity энэ байна гэдгийг ингээд маш сайн хараад сурчих юм бол ядаж үнэхээр миний таамаг буруу байвал энэ хүрээд би зогсноо гэдэг тийм лимит чинь өөрөө бас цаанаа тавигдчихдаг. Өссөн үсээгөө тавигдчихдаг те. Нөгөө арга барилаа сайн мэдгүй байгаа юм чинь миний чиглэлийн дагуу явах ёстой гэсэн найдлага тавьсараа байгаад стоп лосс зөөсрөгөн байгаад олон арилжааны сараа дансааш таашдаг.
Тэр арга барилаа маш сайн сурах хэрэгтэй шүү guys. Тийм учраас залхууралгүй хадгалагдж байгаа лайв лекц имчилгээнүүд үзээд байгаарай. Зүгээр нэг үзээд өрөхгүй. Үзэж явах та давхар давхар чартан дээр баталгаажуулалтуудаа хийгээд нэмэлт мэдээллүүдээ надаас асуугаад яваарай. Би бол угаасаа open байнгын байж штэ. Веб чат руу бичээд асуух юмнууд байвал асуугаад асуух юмнууд байхгүй бол тэгээд гайвууз сайн баталгаа хийгээд явчихад болно да. За 8:30 лекцэд тусаад guys. Таалагдсан бол зүрх жоохон загинчлаа. Тэг зүгээрээ. Аюу штт. Арга барилаа өөрөө болгосон байгаа юм тэгээд их амар өөрчлөлт хийж хэлдэг юм дөө гэсэн. Уусаа да энэ дээрээс ингүүл ханш дэш өснө. Энэ дээрээс ингүүл ханш доош уннаа гэдэг юм мэдсэн юм чинь. Үнэхээр тэрийг хийхгүй бол тэгээд одоо солиотой биш. Арилжаа нэмж ороод авахгүй тодорхой та. Маргааш өглөө нар гарнаа гэдэгхэд шүн харанхуй болж яхад чинь одоо нар гарах юм уу гэдэг цаг болгоо ингэ цонхороо хараад байдаггүй шүү дээ хүмүүс чинь. Маргааш нар гарах нь тодорхой. Маргааш ашигтай арилжаа хийх нь тодорхой гэдэг юм дээр. Эзэн нэгэн цагт ашигтай арилжаа хийх нь тодорхой. Тийм байхад заавал өнөөдөр ашигтай арилжаа хийх гээд чичрээд байж болохгүй. Тэгвэл өнөөдөр алдаж болно. Дараа нь ашигтай арилжаа хийн. Харин ашигтай арилжаа нах үед гоё сахилга баттай байна. Тэгээ явж чадaltaй болдго юм даа. За стримэнд басглаа guys. Тэгээд 9:30